Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дох Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За 6 дугаар удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. За тэг өнөөдөр 10 дугаар өдөр. За эхний 7 бүлэг бол одоо юун тухай бүлэг байсан бэ гэвэл Бурхны нүдээр харуул ер нь одоо хүний амьдрал гэд юу хэлэх юм бэ гэсэн сэдвээр бид нар хамт суралцсан байгаа. За одооны энэ 7 бүлэг болвол одоо хүний амьдралын хамгийн эхний зорилго буюу бид нар одоо бид нар ерөөсөө хүний амьдралд бол 5 зорилго байгаа гэж үзэж байгаа. Тэрний нэгдүгээр зорилго буюу одоо бид нар хүн бол ерөөсөө бурхантай байнгын харилцаатай байхаар бүтээгдсэн юм аа гэдэг сэдвээр суралцж байгаа. Тэгээд өнөөдөр одоо 3 дугаар хичээл буюу биш 2 3 дугаар хичээл буюу одоо ингээд 10 дугаар өдрийг суралцах гэж байна. За бид нар одоо энэ бурхантай харилцах дээр бид нар юу гэж ярьж байгаа бэ гэхлээр ерөөсөө хүн бол бурхан бол биднэртэй 24 цаг хамт байдаг. Бид нар бурхантай 24 цаг бас хамт байж тийм ээ одоо өдрийг юу ч хийж байсан, ажил хийж байсан, хоолоо идэж байсан, амарч байсан, гадуур зугаалж байлаа гэсэн тийм ээ. Та юу ч хийж байлаа гэсэн тэр бүхэнд Бурхны оршихуйг Бурхан өөртөө чинь хамт байгаа гэдгийг таны хийж байгаа бүхэн, таны үйлдэж байгаа бүхэн, таны зүрх сэтгэлд болж байгаа бүхнийг Бурхан харж байдаг. Бурхан мэдэж байгаа гэж мэдэж тэгээ Бурхантай энэ амьдралын өдрүүд хамт энэ цагийг бид нар хамт өнгөрөөхөд суралцах тухай ярьж байгаа тийм ээ. Тэгээ энийг одоо бид нар юу гэж хэлж байгаа вэ гэвэл бидний одоо хүний бурхантай өнгөрөөж байгаа цагийг бид нар энэ бол бидний одоо бурханыг бэхрэн хүндэлж байгаагийн одоо гол утга учир юм аа гэж бид нар суралцж байгаа. Өөрөөр хэлбэл бурхан тантай надтай 24 цаг хамт байдаг. Би өөрөө бурхантай одоо 24 цаг хамт байж бурхантай хамт амьдарч суралцах тухай ярьж байгаамаа. За тэгээд өнөөдөр өдөр 10 Бурханыг бишрэн хүндлэхүүн амин сүнс гэж. Ром 6-гийн 13. Өөрийгөө Бурханд өрг, өөрийгөө бүхэлдэн зөв зорилгоудын төлөө хэрэглүүлэхээр түүнд өрг. Бурханыг бишрэн хүндлэхүүн амин сүнс нь бууж өгөх юм. Бууж өгөх гэдэг үгэнд хүмүүс төдийл дуртай биш ба учир нь бараг л ялагдал гэдэг үгтэй адилхан сонсогддог. Энэ үг нь ялагдах, хожигдох гэсэн утгыг илэрхийлэх ба хинч ялагдаж байхыг хүсдэггүй. Бууж өгөх гэсэн нь дайн тулаанд ялагдлаа хүлээх, тоглоом наадгаад хожигдох, эсвэл илүү хүчрхэг өрсөлдөгчдөө бууж өгөх зэрэг таагүй дур зургийг илэрхийлэн ихэнхдээ сөрөг утгаар хэрэглэгддэг. Жишээ нь баригдсан гэмт хэрэгтнүүд хууль сахиулагчдад бууж өгөв гэх мэт. Өнөө цагийн өрсөлдөөнийг дээдлэгч нийгмийн сэтгэлгээнд бидэнд хизээч бууж өгч ялагдаж болохгүй заадаг тул бууж өгөх гэдгийг бараг л үгсийн сангаас хассан. Хэрвээ ялж хожих нь л хамгаас чухал юм бол бууж өгөх талаар бодоод ч хэрэггүй биз. Бид бууж өгөх, захирагдах, дуулуурлах, тавьж өгөх гэхийн оронд харин ялах, амжилтанд хүрэх, давж гарах хожихын тухай л ярьдаг. Харин Бурханд бууж өгөх нь түүнийг бишрэн хүндлэхүйн амин сүнс юм аа. Энэ нь Бурханы агуу хайр, гайхамшигт нэгүүлслийн хариуд биднээс гарах зөв ёсны үйлдэл. Бид түүнээс айсандаа эсвэл энэ нь бидний үүрэг учраас бос харин түүнд хайртай учраас өөрсдөө түүнд өргөж байна. 1-р Иохан 9:4-9-10-т учир нь тэр биднийг эхлээд хайрлсан гэсэн. Библийн Ром номны эхний 11 бүлгийн турш Бурханы нэгүүлслийг
Пол тайлбарласны дараа Бурхныг бишрэн хүндэлж өөрсдийн амьдралыг бүхэлдэн түүнд өргөхийг бидэнд уриалсан байдаг. Ром 12:1. Ах トゥ нараа, Бурхан бидний гайхамшигтайгаар өршөөн нэгүүлсэн учраас түүний үйлчлэлд түүнийг баярлуулахын тулд өөрсдийгөө Бурханд амьд ариун тахил болгон өргөцгөөе. Энэ нь Бурханыг бишрэн хүндлэн буйн тань жинхэнэ илэрхийлэл мөн гэсэн. Та өөрийгөө Бурханд бүрэн тавьж өгч өргөх нь Бурханыг үнэхээр дээдлэн хүндлэж түүнийг баярлуулж байгаа хэрэгэ. Энэхүү ишлэлд их өргөцгөөе гэдэг үгийг анзаарна уу? Бурханыг бишрэн хүндлэх үү гэдэг үнэн дээр өөрийгөө түүнд өргөл болгохон өргөхийг хэлж байгаа юм аа. За энэ бишрэн хүндлэх гэдэг үгийг бид нар одоо англиар ямар үг гэлээ тийм ээ? Энэ англиар болвол энэ worship гэсэн үг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан биднэртэй харилцдаг, хүний Бурхантай харилцаж байгаа харилцааг бол worship буюу хүн бол Бурханыг одоо бишрэн дээдлэх тийм ээ? Дээдлэн хүндлэх хийг хэлнэ гэж байгаа тийм ээ? Тэгэхээр тэгвэл Бурханыг одоо хүн хамгийн сайнаар яаж одоо дээдлэн бишрэн хүндэлдэг юм бэ? Тийм ээ? Та бид нар Бурханыг хамгийн одоо чадах хэмжээнд хамгийн дээд зэрэгээр бишрэн хүндлэе гэвэл бид өөрсдийгөө Бурханд тавьж өгч бид нар өөрсдийн одоо тэр бардам зангасаа салж харин Бурханд бууж өгч Бурханд дуулгарлаж Бурханд харьяалагдахыг энэ бол одоо Бурханыг бишрэн хүндлэх хүн амин сүнсний маа гэж. За одоо миний итгэлийн амьдралд бол энэ тийм амархан байгаагүй. Өнөөдөр ч гэсэн би одоо энэнтэй бас л унж тусаал явж байгаа. Харин одоо нэг том одоо анх итгэж эхэлсэн үеийг бодвол нэг том одоо ялгаа гарч ирсэн. Тэгээд юу вэ гэхлээр одоо ингээд өнгөрсөн итгэлийн бүх амьдралаа хараад одоо ингээд өөрийнхөө амьдралыг эргэж хараад тэгээд юуг олж харсан бэ гэхлээр за одоо ингээл би өөрөө нэг зүйл хүсээд ийм л юм аммаар байна, ийм л юмтай болмоор байна, эсвэл энэ бизнесийг хиймээр байна, ингэж л амжилт олмоор байна гэж би өөрийнхөө амьдралд олон удаа төлөвлөгөө гаргасан. За тэгээд тэр төлөвлөгөөнийхөө дагуу одоо ажилласан, хөдөлмөрлсөн, бас Бурханд залбирсан тийм ээ. Одоо эзэн минь ээ миний нэг ийм төлөвлөгөө байна. Тэгээ энэ нэг маань та одоо эвээгээд өгөөч ээ, бүтээгээд өгөөч ээ гэдэл. За ингээд одоо Бурханаас ингээд хандсан, гуйсан, залбирсан, өөрийн одоо нэг ёсондоо нөгөө хүсэл төлөвлөгөөг би одоо ингээд Бурханы өмнө аваачиж тавиад тэгээд одоо Бурханаар тэр хүсэл төлөвлөгөөг эвэлэх гэж үзсэн. Одоо миний итгэлийн амьдрал, миний Бурхантай харилцаанд ийм өдрүүд, ийм одоо алхмууд дүүрэн байгаа. За тэгээд юу олж харсан гэхлээр зарим тохиолдолд Бурхан хариулдаг. Зарим тохиолдолд нь ерөөсөө хариулаагүй. Зарим зүйлийг маань бүтээж өгсөн, зарим зүйлийг маань огт бүтээж өгөөгүй. Тийм ээ? Тэгээд Бурхан бүтээж өгөхгүй байгаа нөхцөлд одоо ингээд би янз бүрийн хямрал зөндөө орж исэн тийм ээ. Өстэй ингээд янз бүрээр гуугаад, янз бүрээр шалаад тийм ээ. Одоо яаж агаад л энэ Бурханаг нэг аргалж агаад л энэ ажлаа бүтээлэгчээ даа гэдэл янз бүрийн арга хэрглэж үзээл одоо ингээд Бурхантай 8 айлтсаж үзэж байлаа тийм ээ. Одоо ингээд эзэн минь энийг л бүтээгээл өгчүүл энээс хойш сүмж таслана гэж байхгүй 11-ээч өгөхгүй байна гэж байхгүй ерөөсө бүгдийг хийнэ хэвээр ганц энийг л бүтээгээд өгчлөлтөө гэдэл тийм ээ. Ингээд Бурхантай 8 хийх гэж үзлээ, Бурханыг хахуулдах гэж үзлээ. Тэгээ Бурханыг одоо янз бүрийн байдлаар ингээд нэг гуйж агаад, гоншгоноод одоо ингээд заримдаа тунирхаж үзээ тийм ээ. Одоо энэ бүхэл байдлаар би одоо Бурханыг ингээд өөрийнхөө ажлыг бүтээлэх гэж, өөрийнхөө төлөвлөгөөг өрөөлөх гэж зөндөө үзсэн. За тэгээд үнэхээр одоо яг та нарт хэлсэнчлэн зарим нь бүтсэн, зарим нь бүтээгүй. Тэгээ би одоо өнөөдөр энэ өнгөрсөн бүх амьдралаа эргэж хараад юу ойлгож байна гэвэл бүтсэн нь Бурханд залбираад бүтсэн нь надад сайн байсан. Бас Бурханд залбираад бүтээгүй ч гэсэн надад сайн байжээ гэдгийг эргэж харж байна. Тийм ээ? Өөрөөр хэлбэл
одоо би тухайн үедээ өөрийн бодлоор энэ бол надад үнэхээр хэрэгтэй, үнэхээр сайн гэж бодсон одоо хүслийнхаа дагуу өөрийнхөө одоо хүнийг харж байгаа харцны дагуу л би бурхнаас гуйсан. Бурхан тэр бүгдийг хараад надад миний хүсэж байгааг биш, надад сайныг л бурхан зөвшөөрдөг. Зарим зүйлсийг намайг гуугаачгүй байхад надад өгсөн. Тийм ээ. Тэгээ би та нарт өмнө нь одоо ингэ ярьжсэн тийм ээ. Би одоо манай хүүхд ингээд жоохон багт нь манай хүүхдийн одоо ингээд хүсэл нь юу байсан бэ гэвэл манайх одоо нэг ийм хоёр давхар байшинд амьдарч байсан. Тэгээ одоо манай хүү манай эхнэр бид гурав нэг давхартаа л амьдарч байгаа байхгүй юу? Тэгээ дээдлийн давхар одоо баг хоосон байхгүй. Ер нь хэдэн өрөөл байж байгаа. Бид нар дээшээж баг гардаггүй. Хүн ирүүлэл дээдлийн давхарт ордог. Тэгсэн чинь манай хүүгийн одоо тэр жоохон байхдаа хүсэл мөрөөдөл нь юу байсан гэхлээр энэ манайх энэ нэг тоглоомын дэлгүүрийг одоо тэр үед Toys R Us гэх тоглоомын дэлгүүр байлаа тийм ээ. Тэгээд энэ манай хүсэл мөрөөдөл юу байсан гэхлээр тоглоомын дэлгүүрийг энэ одоо манай энэ байшингийн хоёр давхар тэр чигээрээ одоо тоглоомын дэлгүүр байвал мөн сайхнаа гэдэг ийм хүсэлтэй тийм ээ. Би та нартаас өмнө ярьжсэн манай хүүхд том болоод ямар мэрэгчлээ одоо ямар ажилттай хүн болох вэ? Ерөөсөө тоглоомын дэлгүүрийн худалдагч л болмоор байна гэдэг хүсэлтэй. Тийм ээ. За энэ бол одоо манай хүүхдийн яг жинхнээсээ л хүсчээсэн зүйл нь одоо хүүхд юм чинь тийм ээ. Ерөөсөө л одоо хүүхдийн хувьд хамгийн гоё юм тоглоом тэгээд хамгийн одоо бүр үлгэрийн юм шиг газар бол ерөөсөө тоглоомын дэлгүүр байгаа шүү дээ. Тэгээд тоглоомын дэлгүүрт хүүхэд ороход одоо нэг юм уу хоёр тоглоом л нэг удаа худалдаж авах эрх олдно уу гэхээс биш тэр хүссэн харааг нь булааж байгаа бүх тоглоомыг авахгүй шүү дээ тэр хүүхэд чинь тийм ээ. Тэгэхээр одоо манай хүүхдийн хувьд тэр одоо жоохон хүүхэд байхдаа хүсэж байгаа хүсэл нь манай байшингийн дээдлийн давхар тэр чигээрээ тэр Toys R Us тоглоомын дэлгүүр. Тэгээ өөрөө тэрний дотор одоо ингээд ерөөсөө амьдрч идэг болвол гомн сайхнаа гэдэг ийм хүсэл байна. Тийм ээ? Тэгээд гэтэл одоо би одоо эцэг эхийн хувьд та нар ч гэсэн өөрийнхөө хүүхдийг ийм юм хүсвэл хараад үгүй миний хүү одоо ингээд тоглоомонд дуртай байдал чинь ингэж жагаад байхгүй болноо. Тэгээ миний хүү сургуульд сурнаа. Тэгээд одоо сургуульд сураад ном уншиж, бичиж сурна тийм ээ. Одоо тоо бодож сурна. Ингээд эрдэм ном эзэмших хэрэгтэй. Ингээд таны хүүхдийн хүсэл төлөвлөгөө нэг өөр. Таны хүүхдтэй хүсэж байгаа хүсэл төлөвлөгөө нь бас өөр байна тийм үү? Одоо өөрөөр хэлбэл манай хүүхд болвол тэр тоглоомын дэлгүүрийн худалдагч болох нь миний хүүхдийн одоо тэр жинхэнэ хүсэл нь байна. Гэтэл би миний хүүхдтэй гаргачихсан төлөвлөгөө бол шал өөр одоо сургууль гэдэг ингээд шал өөр төлөвлөгөө явж шít. Одоо хоёр зүйл таарахгүй байна да. Тэгэхээр би одоо танд хэрвээ тэр эрх нь байдаг бол танд одоо тэр мөнгө төгрөг тийм ээ одоо та үнэхээр тэр байшингийн хоёр давхрыг тоглоомын дэлгүүр болгох чадал эрх мэдэл нь мөнгө төгрөг нь байсан ч гэсэн та үнийг нь хийж өгөхгүй шүү дээ. Тийм ээ. Хүүхэд чинь үнийг хичнээн үнэнгээс хүсч болно. Бүр мөрөөдөж штэ тэр хүүхэд чинь тийм ээ. Гэсэн ч та үнийг хийж өгөхгүй. Яагад гэвэл энэ хүсэл мөрөөдөл болвол миний хүүхдэд сайн биш. Миний хүүхдийн цаашдаа амьдрал нь энэ чиглэлээр явахгүй. Харин яах ёстой гэнэ? Сургуульд орох ёстой. Тэгэхээр би өнгөрсөн амьдралаа хараад юу болж харж ийн гэхлээр хизээд миний залбирал хизээд миний хүсэл төлөвлөгөөг бурхан биелүүлж өгөөд хизээд нь биелүүлж өгөхгүй байсан бэ гэвэл миний дотор төрж байгаа хүслүүд одоо тэр тоглоомын дэлгүүрийн худалдагч болъё гэртээ тоглоомын дэлгүүртээ болчихъя гэдэг хүслийг ийм хүслүүдийг бол бурхан биелүүлж өгөхгүй тийм ээ бид нар ч хүүхдэд биелүүлж өгөхгүй шүү дээ. Харин оронд нь бид нар хүүхдэд үгүй минийх одоо ингэж тоглоомын дэлгүүрийн амьдрахгүй тийм ээ минийх одоо эрдэм ном сурнаа уншиж бичиж сурнаа. За тэр нь одоо тэр хүүхдэд манай хүүхдэд таалагдахгүй байж болно шүү дээ. Тоглох насандаа явж байгаа хүүхд чинь юун эрдэм ном сурах ширээний ард суух тэгээ багш магшаар одоо хичээл заалгана гэдэг чинь одоо жоохон хүүхдүүд бол нэлээд ядаргаатай зүйл шүү дээ. Гэтэл би тэр хүүхдэд хүсэж байгаа зүйлсүүдийг биелүүлж өгдөггүй. Яг
тэр хүүхдэд хэрэгтэй зүйлсүүдийг л хангаж өгдөг. Тэгвэл бурхан бидний амьдралд яг ингэж ханддаг гэсэн үг. Тэгээ би өнгөрсөн амьдралаасаа би юуг олж харж байгаа нэг бол миний одоо ингээ бурханаас зөндөө гуйсан ийм зүйлсүүд би гуйж ясан тий. Одоо энэ биелэгдээгүй энэ биелсэн. Юу биелсэн байна вэ гэхлээр одоо миний тэр хүсэл гуйлд төлөвлөгөө бурханы миний амьдралд тавьсан хүсэлтэй одоо нэг чиглэлд байвал бурхан тэрнийг биелүүлж өгдөг. Миний хүсэл төлөвлөгөө бурханы хүсэл төлөвлөгөөнөөс хол зөрөөд явж байвал бурхан миний тэр хүсэл төлөвлөгөө залбиралд хариулаагүй байна. Тийм ээ? Одоо яг л тэгэн шүү дээ. Би хэрэг мадаа хүүхэд одоо ингээд сургуульд оруулсан чинь аава би нэг ийм ном амаар байна. Эсвэл одоо нэг ийм компьютер аваад өгч тэгвэл би энэ дээрээс ингэж номоо уншмаар байна гэвэл би дуртай явж өгнө. Сургууль сурахгүй би тоглоомын дэлгүүр худалдагч болмоор байна гэвэл би зөвшөөрөхгүй. Тэгэхээр өнгөрсөн амьдралаасаа би эргэж хараад миний одоо ингээд яг үнэнгээ хэлэхэд өчнөө юм гуйсан. Ер нь бурханаас ер нь гуйдаггүй ч юм гэж байхгүй. Яг ер нь бол бурханаас ерөөсөө юм гуйж болохгүй гэж биш. Ерөөсөө бурханаас юу ч гуйж болно. Ичмээр юм ач гуйж болно. Тийм ээ? Яагаад вэ? Таны хүүхэд тантай байгаа бүх л хүсэл бодлоо хуваалцдаг байхыг л та хүсэн шүү дээ. Таны хүүхэд ингээл тантай ингээд одоо 3-4 настай хүүхэд тантай ингээд дуурдаггүй ингээд чимээгүй байж байгаад за энийг л одоо ер нь аав сонсомоор байгаа бах. Энийг л ээж сонсомоор байгаа бах гэдэг зүйлийг хэлээд ихэнх бусд зүйлсүүдээ одоо хүүхэд юм чинь тэр хүүхдийн толгойд янз бүрийн бодол санаа орно. Саяны тоглоомын дэлгүүр гэдэг шиг янз бүрийн хүсэл төрн тийм үү. Энүүнийгээ тантай хуваалцдаггүй. Тантай ярьдаггүй. Өөрөөр хэлбэл таны хүүхдэд тантай хуваалцдаг зүйл гэж байдаг, хуваалцдаггүй зүйл гэж байх юм бол танд ямар мэдрэмж төрөх вэ? Миний хүүхэд надтай тийм ойрхон биш байна. Тийм ээ? Миний хүүхэд надтай ойрхон ойр дотнд биш байна гэдэг л мэдрэмж танд төрнө шүү дээ. Тэгвэл эцэг эхийн хувьд хүүхэд чинь тантай ойр дотнд биш юм байна гэдгийг мэдрэх бол аюу одоо маш таагүй хүйтэн мэдрэмж байна. Тэгвэл бурханы хувьд яг адилхан гэсэн үг. Тийм ээ? Таны дотор ичгүүртэй бурууч гэмээр тийм ээ хүсэл бодлоо зөндөө төрж болно тийм ээ. Та одоо ингээд бурханы өмнө очиод бурхан минь ээ би одоо эмэгтэй хүн тийм ээ би нэг ийм цүнх аммаар л миний одоо бүр шунал төрөөд болдоггүй яах вэ? Тийм ээ? Ингэж хэлж болно. Яагаад вэ? Яагаад гэвэл бурхан таныг амаараа хэлсэн ч хэлээгүй ч таны зүрх сэтгэлийг чинь шууд уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр та үнэндээ болвол бурханаас юу ч нууж чадахгүй. Харин ч нуух гэхийн оронд харин бүр элд шулуу бурханы өмнө очисон дээр эзэн минь ээ би одоо яадгийн тийм ээ би одоо баяраа татаархад л төрөөд болохгүй байна. Нэг баяраа нөгөө нэг ингээд энэ ажил нь бүтцэн чинь минийх бүтдэггүй. Тэг миний дотор одоо ингээд атаархал төрөөд баяраа харахлаар ингээд бүр уулзмааргүй эдгээр ингээд сонирн болоод байна. Эдгээр гээд ийм зүйлээч би бурхантай хуваалцах болно шүү дээ. Тийм ээ? Өөрөөр хэлбэл энэ чин үнэнээрээ бурханы өмнө очиход энэнд бурхан дуртай. Тэгээд та бас янз бүрийн хүслүүдээ ч хэлж болно угаасаа тийм ээ. Одоо ингээд би одоо ийм машинтай болмоор байна, ийм байшинтай болгоно гэж залбирч гуйж болно шүү дээ. Ер нь итгэгч хүний одоо хамгийн гол одоо залбиралдаа хандах зарчим нь юу вэ гэвэл би үнийг хүсэж байна. Гэхдээ миний амьдралд миний биш таны хүсэл биелэг. Тийм ээ? Тэгээ би одоо энэ дээр хэлж штэ. Би одоо ингээд бурханыг ер нь дээд зэргээр одоо бишрэн хүндлэн гэдэг бол ерөөсөө бурханы өмнө бууж өгч бурханд өөрийн хүслийг толгодог биш, бурханы хүслийг хайж өөрийн замаар явахдаг биш, бурханы замаар явах гэж ингэж бууж өгөх нь л миний бурханд хайртай. Миний бурханыг бишрэнд хөндлөж, дээдлэж байгаагийн хамгийн том баталгаа юм байна. Тийм үү? Тэгэхээр одоо би одоо ингээд өнгөрсөн амьдралаа хараад за миний одоо ингээд бурханаас гуйсан гуугаад бүтсэн залбирлууд байгаа. Бурхан хариулаагүй.
Бурхан бүтээж өгөөгүй залбирлууд ч байгаа. Тэгээ би өнгөрсөн бүх амьдралынхаа замыг эргэж хараад за бүгдээрээ зөв байж, бүгдээрээ сайн байж, бүтээгүүнч болсон байна. Энэ бүтсэн нь ч сайн байсан байна. Тэгэд зөвхөн миний залбирал бурхан хариулдаггүй. Миний залбираачгүй, миний бодоочгүй зүйлсийг ч надад хангаж өгдөг. Миний бодоочгүй, хараачгүй амьдралын замаар бурхан намайг алхуулдаг. Тийм ээ? Тэгэхээр би одоо ингээд өнгөрсөн итгэлийн амьдралаас одоо яг юуг ойлгож байна гэвэл ер нь бол би одоо ингээд одоо нэг өсний гэрчлэл юм уу тийм ээ? Би өөрийнхөө одоо итгэлийн амьдралаас хуваалцахад би бурханы өмнө очиод юу ч ярьж болноо. Одоо ямар ч ичгүүртэй хүсэлж байж болно, шуналтай хүсэлж байж болно тийм үү? Тэгээ бүгдийг нь бурханы өмнө нээж хэлж болно. Ер нь хэлэх ёстой. Хэлвэл сайн. Тэгвэл миний одоо хандлага ямар байх ёстой гэхэлэр миний ихэнх хүсэл энэ гуйлт нь ихэнхдээ хүний миний одоо нэг махан биеэс гарч байгаа хүслүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бүгдээрээ зөв, бүгдээрээ сайн гэсэн үг биш. Тэгэхээр ямар ч байсан би өнөөдөр надад ямар байгааг, өнөөдөр миний сэтгэл ямар байгааг, өнөөдөр би одоо надад юу хүсэхтэй байгааг л би бурхантай хуваалцж байна. Эндээс бурхан тийм ээ миний амьдралд миний биш бурханы хүслэл биелэх. Тэгэхээр эндээс бурхан хараад бурхан надад сайн гэдгийг л өгөг. Би түүнийг л би хүлээж авна. Түүнийхэн дагуу л явна. Миний хүслүүд, миний залбирлууд биелэхгүй байх нь асуудал биш. Тийм ээ? Миний хүслүүд, миний залбирлууд биелээгүй нь надад юг харуулсан бэ гэхлээр би эргэж хараад энэ нь бүтээгүй нь сайн болж. Өөрөөр хэлбэл миний хүсэл гуйлт болгон зөв биш байдаг. Харин бурханы миний амьдралд зориулсан тэр хүсэл төлөвлөгөө нь тэр гаргаж өгч байгаа зам нь дандаа надад миний өөрөө ч ухамсарлаж ойлгохоос илүү зөв сайн байдаг гэдгийг л одоо миний өнгөрсөн итгэлийн амьдрал надад харуулж байна. Тэгэхээр би бол одоо яг энэ одоо хичээлд бол яг 100% санал нийлж байна юм ээ. Ерөөсөө бид нар бурханыг бишрэн дээдлэнэ гэдэг бол ерөөсөө л бурханд бууж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл би бурхан дээр өөрийн хүсэл төлөвлөгөөг барьж очиод энэнийг биелүүлээд өг гэж бурханаас нэгтэг биш. Амьдралын нөхцөл байдал донд зогсоод бурхан намайг эндээс хаашаа яв гэж байна. Тийм ээ? Түүнийг л асууж, түүнийг л дагдаг байх юм бол би одоо бурханыг яг одоо зөв сайнаар бишрэн хүндлэж дагж байна гэсэн үг байна. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ дээр хэлж байна л да. Бурханд бууж өгөх нь түүнийг бишрэн хүндлэхүйн амин сүнс юм аа. Энэ нь бурханы агуу хайр, гайхамшигт нэгүүлслийн хариуд биднээс гарах зүй ёсны үйлдэл. Тийм ээ? Би одоо өнөөдөр хараад хэлж штэ. Биний одоо ингээд би одоо ингээд баг 30-аад жил би ингээд бурхантай амьдарч байна. Тэгээд онсон, алдсан, буруу, зөрүү явсан. Одоо бид нар энэ уртлын хичээл дээр ярьсан штэ. Одоо ингээд Авраам, Сара хоёр шиг бурханы үгийг дагахгүй өөрийн хүслээр алхам хийж байгаа тохиолдол зөндөө байсан. Бурханаас янз бүрийн юм гуугаад, нэхээд, тунирхаад, айлах гад, бурханыг хахуулдчих гал ингээл оролцсон өдрүүд бас зөндөө байсан. Тэгвэл ер нь ингээд миний 30-аад жилийн итгэлийн амьдрал надад юу харуулсан бэ гэхлээр миний бурханаас гуйсан гуйлт биелсэн нь ч надад сайн, биелээгүй нь ч надад сайн байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо яг жинхэнэ утгаараа тийм ээ би одоо яг юу гэж хандах ёстой гэдгийг ойлгож байна гэвэл миний амьдралд миний биш эзэн таны хүслэл биелэх. Яг бол миний хүсэж байгаа хүсэл дандаа зөв сайн биш тийм ээ. Манай хүүхдийн тоглоомын дэлгүүрийн худалдагч болно гэдэг хүсэл нь зөв сайн хүсэл биш. Тэр хүүхдийн өөрийнх нь хувьд өөрийнх нь амьдралд зөв сайн хүсэл нь биш. Тийм ээ? Харин тэрний оронд таны миний хүүхдэд тавьсан тэр бэлдсэн тэр төлөвлөгөө зам нь
манай хүүхдэд илүү зөв сайн юм аа. Яг түүн шиг миний хүсэж байгаа хүсэл биш, Бурхны миний амьдралд тавьчихсан хүсэл нь миний өмнө намайг газарчилж байгаа зам нь л зөв сайн юм аа гэж. Ийхүү бууж өгөхийг Библиэд сахил хүртэх, Есүсийг өөрийн эзэн болгох, загламайгаа үүрэх, өөрийгөө өхүүлэх, ариун сүнсэнд өөрийгөө тавьж өгөх гэх мэт олон янзаар хэлсэн байна. Гэвч үүнийг юу гэж нэрлэх нь биш, харин бууж өгөх чинь л хамгийн чухал. Бурхан таны амьдралыг бүхэлд нь өөртөө авахыг хүсдэг тул түүнд 95%-ийг зориулах нь хангалтгүй. Бид Бурханд өөрсдөө бүрэн дүүрэн өгөхөд саад болдог. Айдас, бардам сэтгэл болоод төөрөгдөл гэсэн 3 саад дотгор байдаг. Бурхан биднийг хичнээн их хайрладгийг мэддэггүй. Бид амьдралаа өөрсдөө удирдах гэж хичээдэг. Бууж өгөх гэдэг үгийн утгыг бид нар буруугаар ойлгодог. Тийм ээ? Өөрөөр хэлбэл Бурханд бууж өгөхөд бид нарт одоо 3 садаа байна. Хамгийн нэгдүгээрт нь Бурхан биднийг хичнээн их хайрладгийг бид нар мэддэггүй. Хоёр дахь нь бидний бардам сэтгэл буюу бид амьдралаа өөрсдөө удирдах гэж хичээдэг. Гурав дахь нь бууж өгөх гэдэг үгийн утгыг бид нар буруугаар ойлгодог. Тийм ээ? За тэгэхээр хамгийн нэгдүгээрт одоо бид нар эхний хэсгийг үзэх гэж. Би Бурханд итгэж болох уу? Тийм ээ? За та одоо хэн нэг хүнд одоо бүр ингээ бууж өгөө. За одоо энэс хойш тийм ээ одоо ингээд би амьдралдаа шийдвэр гаргахгүй тийм ээ шагаа чи одоо миний өмнөөс миний амьдралд шийдвэр гаргаа. Би ерөөсөө шагаа чамайг л сонсож чиний л үгэнд оръё. Чиний хэлсний л дагуу амьдрий гэдэг би одоо ингэ шийдвэр гаргая гэж бодъё. Ингэхийн тулд ингэхэд надад хамгийн дөрөв ямар асуудал тулгарх вэ гэхээр за шагаад яг итгэж болох юм уу? Тийм ээ? Ер нь шагаа чи яг ямар хүн юм? Шагаа одоо ингээд намайг ганцрахаа та энийг хийгээдсэн чинь өөртөө ашиглах гэдэг юм биш үстэй. Эсвэл хорон санаатай юм биш үү? Эсвэл ерөөсөө наадах чинь наад хүн чинь сохорыгоо хөтлөнө гэдэг шиг наад хүн чинь өөрөө бас юу хийж байгааг мэдэхгүй байвал яах юм? Тийм ээ? Ийм нөхцөлд би одоо шагаад итгэж би бууж өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр Бурханд итгэж бууж өгөө гэхэд өөрөөр хэлбэл өөрийгөө тавьж өгөө, өөрийнхөө амьдралыг Бурханд захируулъя гэвэл биднэрт хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал юу вэ гэхлээр яг Бурханд итгэж болох юм уу? Үнэхээр одоо ингээ амьдралаа өгчөхөд Бурхан яг зөв сайнаар авч явах юм уу, үгүй юу гэдэг болвол ерөөсөө бидний хамгийн том одоо эхний асуулт. Бурханд итгэж чадахгүй байгаа учраас бид нар Бурханд амьдралаа өгч чадахгүй байгаа. Тийм ээ? За би Бурханд итгэж болох уу? Бурханд итгэн найдах нь бууж өгөхийн хамгийн чухал хэсэг. Та Бурханд итгэхгүй бол түүнд өөрийгөө өгөхгүй. Харин түүнийг илүү сайн таних мэдэхгүй бол та түүнд итгэж чадахгүй. Айдас биднийг бууж өгөхөөс холдуулдаг хэдий ч хайр бүхий л айдсыг хөөн зайлуулдаг. Бурхан таныг хичнээн их хайрладгийг ойлгож ухамдарлах тусам түүнд бууж өгөх нь илүү хялбар болох болно. Харин Бурхан таныг хайрладгийг хэрхэн мэдэж болох вэ? Энэ тухай маш олон нотлогыг Библиэс харах боломжтой. Бурхан танд хайртай гэж хэлсэн. Та үргэлж түүний хараанд ор. Тэр таны амьдралын бүхэл хэсэгт санаа тавьдаг. Тэр танд олон янзын таашаалыг авах чадварыг өгсөн. Таны амьдралд зориулсан түүний төлөвлөгөө нь сайн. Таныг уучилдаг, тэр таныг өөрийн хайраар твчдэг. Бурхан таныг төсөөлж чадхаас тань хавгүй агуугаар хязгааргүйгээр хайрладаг. Түүний хайрын хамгийн агуу баталгаа бол тэрээр таны төлөө өөрийн хүүг золиослсон явдал юм аа. Ром 5:8 гэвч биднийг нүгэлтнүүд байхтал Христ бидний төлөө өгсөн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм. Хэрвээ та Бурханд өөрийгөө хичнээн үн цэнтэй нэгэн гэдгээ мэдхийг хүсвэл загалмай дээр гараа дэлгэн цовдлогдсон Христ рүү л хар. Тэр би чамайг ийм их хайрладаг. Чамгүй амьдрснаас үхсэн нь дээр хэмээн хэлж байна. Бурхан бол биднийг буулгаж авахын тулд балмад хүч хэрэглэгч нэгэн эсвэл хэрцгий боолцдогч бишээ.
Тэрээр бидний хүсэл сонголтыг нугалахыг оролддоггүй бөгөөд зөвхөн биднийг өөрсдийн хүсэл сонголтоор түүнд өөрсдийгөө өргөхөд туслахыг хичээдэг. Тэрээр хайрын бурхан чөлөөлөгч бөгөөд түүнд бууж өгөх нь бидэнд дарлалыг бус харин эрх чөлөөг авчирнаа. Бид өөрсдийгөө бүрэн дүүрэн Есүст өргөх үед тэр харгас захирагч бус харин аврагч, дарга бус харин ах トゥ у, дарангуйлагч бус харин найз болохыг мэдэж авна гэж. За. Бурханд өөрийгөө өргөж, тийм ээ? Бурханд бууж өгч, бурханд өөрийгөө өргөж, одоо энээс цааш бурхан минь миний амьдралыг би биш та мэдээ. Тийм ээ? Таны хүслээр болог гэж ингэж бурханд өргөхийн тулд, амьдралаа өргөхийн тулд бидний өргөхөд бидний амьдралд тулгарч байгаа, өргөж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан бол бурханд яг итгэж болох юм уу? Бурхан үнэхээр надад яг Библиэлд одоо хайртай гэж хэлсэн байна. Тийм ээ? Бид нар бүгдээр Есүс бидний төлөө цовдлогдсон гэдгийг ч ойлгож байна. Гэхдээ яг итгэж болох юм уу? Тийм ээ? Энэ итгэж чадахгүй байгаа учраас бид нар бурханд амьдралаа өргөж чадахгүй байгаа юм аа. Тэгээ би одоо сая урталтанд би одоо өөрийнхөө гэрчлэлтээрээс ярьлаа шүү дээ. Би одоо ингээд өнгөрсөн амьдралаа эргүүлж хараад за үнэхээр бурханд итгэж найдаж болох юм байна. Үнэхээр бурхан надад хайртай юм байна. Бурхан үнэхээр надад сайныг л өгдөг юм байна. Миний хүсснийг биш. Миний өөрөө бодоод энэ нь надад сайн гэж хүсэж байгаа зүйлийг бус надад яг үнэхээр хэрэгтэй сайныг л өгдөг юм байна гэдгийг би одоо өнгөрсөн туулсан амьдралаасаа эргэж хараад хэлж штэ. Тэгэхээр би та нарыг ч гэсэн өнөөдөр бурханд амьдралаа өргөхийн тулд та нарт хамгийн түрүүн садаа болж байгаа саад бол үнэхээр бурханд бид нар 100% итгээд бурханы гарт орхиод алхаж чадах уугүй юу? Тийм ээ? Тэгэхээр энэ итгэл танд байхгүй байгаа ингэж итгэж чадахгүй л байгаа бол та амьдралаа өгч чадахгүй байгаа юм аа. Тэгэхээр яг над шиг та нарыг би бас одоо юу гэж урамшуулмаар байна гэвэл эргээд өнгөрсөн амьдралаа хараарай. Тийм ээ? Таны өнгөрсөн амьдралын туршид бурхан таныг хэрхэн авч явж, хэрхэн залж олоодож, газарчилж, ямар залбирлыг чинь хариулж, ямар зүйлсийг залбираагүй багт чинь өгж, ямар залбирал гуйлтыг чинь хариулахгүй өнгөрөөсөн бай. Тэгэд энэ бүгд нь сайн байсан уу? Энэ бүгд нь танд сайн болсон уу? Тийм ээ? Таны амьдралд эмгэнэлтэй гашуудмаар зүйл тохиолдсон байж болно. Таны амьдралд бүтлгүүдэл, зовлон, хүнд өдрүүд ч тохиолдсон байж болно. Гэхдээ тэр бүгдийг эргээд өнөөдрийн амьдралын өндөрлгөөс эргээд харахад энэ нь надад сайн болсон. Энэ нь намайг өөрчилсөн. Энэ нь миний зан төрхийг, энэ нь миний амьдралыг хардаг харааг, энэ нь миний бурхныг үзэх үзлийг өөрчилсөн. Илүү сайн болгосон. Тийм ээ? Хэрв та ингэж харж байвал танд бурханд итгэж найдахад, маргааш танд бурханд амьдралаа өргөхөд илүү хялбар байх болно. Тийм ээ? Би өөрийн амьдралаас бол үнэхээр одоо яг би одоо үнэхээр яг л харж байгаа. Тийм ээ? Яг үнэхээр одоо ингээд бурхан байдаг. Бурхан миний амьдралыг залж олоодож, газарчилж авч явж байгаа. Бурхан зарим хаалгыг миний өмнө хаадаг. Бурхан зарим хаалгыг миний өмнө нээдэг. Энэ болгоно нь миний хүссэн хүслийн дагуу байдаггүй. Гэхдээ амьдрал туулаад эргээд харахад энэ бүтлгүүдл нь ч сайн байсан, зовлон үдсэн минь ч сайн байсан, хүнд ачаа үүрсэн минь ч сайн байсан. Тийм ээ? Үнийг би ухамсараараа одоо ухаанаараа хараад ойлгох тийм ээ, тийм байдгаа. Гэхдээ өнөөдөр ч гэсэн би бас дахиад бурханд 100% итгэж найдахад дахиад надад хэцүү байгаа. Тийм ээ? Ерөөсөө л одоо ингээд би одоо ингээд
өмнөх хичээлүүдээр ч зөндөө ярьж байгаа шүү дээ. Ерөөсөө бидний итгэлийн амьдралын энэ хүний амьдралд явж байгаа бидний хамгийн том тэмцэл хаана байдаг вэ гэвэл би өөрийнхөө төрлөх хүн буюу би махан биетэйг л хийж байгаа тэмцэл. Тийм ээ. Миний махан бие өөрийн хүслээр нэг зүйлийг хүсдэг. Тэгээд түүнийг үнэхээр аммаар байна гэдэг одоо би ийм л болчмоор байна гэл ингээл миний дотор дэвхцээд байдаг. Тэгэнгүүтээ нөгөөх маань одоо цаашаага яадаг гэхэлэр бурхан минь та энэ нэг бүтээгээд өгчлөлтөө гэдэг ингээ бурханаас шалж эхэлдэг. Тэгээ бурхан дэрийг биелүүлж өгөхгүй бол би бурхан гомддог, бурханаас холдож явна, бурхан тонирхон, тийм ээ? Энэ бүх алхмуудыг хийдэг. Энэ зүйл өнөөдөр ч гэсэн миний дотор байж л байгаа. Өнөөдөр ч гэсэн би бурханаас одоо ингээл гоншгонох юм байж л байдаг. Гэхдээ яг аль болох ингээд зогсоод эргэж хараад үгүй. Энэ залбирлыг би бурханаас зөндөө гуйсан. Энэ нь бурхан хариулахгүй байгаа бол бурхан намайг өнөөдөр надад энийг өгөхгүй л гэж байгаа юм байна. Тийм ээ? Тэгэхээр энэ зүйлийг, энэ үргэсийг надаас авахгүй, энэ ачааг надад үүрүүлж байгаа бол бурхан надаар одоо энэ ачаагаар дамжуулж, энэ өргөсөөр дамжуулж бурхан намайг яаж өөрчлөхийг хүсэж байна. Миний харааг, миний үзэл бодлыг, миний зүрх сэтгэлийг, миний хандлагыг яаж өөрчлөхийг хүсэж байгаа вэ? Тийм ээ? Би одоо оронд нь ингээд гослаад гангинаад ингээд гоншгонохын оронд харин зогсоод за энэ нөхцөл байдал өнөөдөр одоо таны юм уу? За одоо ингээд та өр ширтээ байж болно, тийм ээ? Танд одоо мөнгөний гачигдал байж болно. За та бурханаас зөндөө гуйж болно, тийм ээ? Одоо ингээд бурхан минь өр ширнээс чөлөөлөд өгөлдөө айгүй хэцүү байна, тий? Одоо ингээд бурхан минь би одоо ингээд ядуу ингээд энэ дандаа өр ширтээ мөнгө хүрэхгүй айгүй зовж гинөө, айгүй хэцүү байна. Надад айгүй ядаргаатай байна. Ингэж амьдрах айгүй зовлонтой байна гэд. За энийг та одоо ингээд бурханы өмнө очиод зөндөө гуугаад залбираад, тийм ээ? За одоо ингээд энэ өөрчлөгдөхгүй байна гэж бодъё, тийм ээ? Тэгвэл одоо бид нар ихэнх тохиолдолд бид нар ийм тохиолдолд яадаггүй гэхэлэр одоо ингээд өшөө дараачийн алхам руу орно. Одоо ингээд миний түрүүчийн хэлсэн шиг бурханд тонирхон, бурханд уурлан, бурханд гомдон, бурханаас зарим үед холдож явж үзэн, эсвэл бурханыг хахуулдах гэж оролдоно, бурхантай намайлалцах гэн, тийм ээ? Ингээд янз бүрийн аргаар одоо ингээд бид нар ямар нэг байдлаар л энийг өр ширнээсээ гармаар байна, энийг гачигдлаасаа салмаар байна гэд бид нар ингээл тэгсэн ч энэ бүгдэд бас л бурханд огт чимээгүй л байгаад байна. Тэгвэл одоо бид нар хэрв одоо ингээд за бурхан ерөөсөө миний амьдралыг байнга харж байдаг, мэдэж байдаг. Тэгээд бурхан яг үнэндээ миний амьдралд юу сайн гэдгийг бурхан л мэддэг гэдэгт бид нар итгэж байгаа юм бол одоо бид нар зогсоод нэг асуулт асуух, тийм ээ? За байжээ. Энэ үр шир салахгүй байна. Энэ гачигдалд салахгүй байна. Энийг би зөндөө гуйлаа. Энд дээрээс бурхан хариулахгүй байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ? Тийм ээ? Бурхан яг энэ дээр юу хүсэж байгаа юм? Тийм ээ? Тэгэд миний одоо амьдралын туршлага надад юу харуулсан бэ гэвэл би бурханыг хардаг хараа, мөнгийг хардаг хараа хандлага дээр л би өөрчлөлт гаргах хэрэгтэй юм байна. Тийм ээ? Ерөөсөө л ийм хараа хандлагын одоо бурхан намайг яг тэр зүйл дээр хардаг хараа хандлага л өөрчлөхийг хүсэж байгаа учраас тэр өр ширийг, энэ гачигдлыг миний амьдрал зөвшөөрч байна л гэж би ойлгож байна. Тийм ээ? Одоо би өмнө зөндөө ярьж, тийм ээ? Одоо ингээд ерөөсөө дансан дах мөнгө ингээд байхгүй болоод ирэхлээр л би ингээд санаагаар унаад стресстэй, бүр депресд ороод одоо ингээд байдаг. Тэгээ энэ нь надад юу харуулад байна гэхэлэр миний сэтгэлийн амар тайванг бурхан хангадаггүй, мөнгө хангаад байгаа. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо ингээд өр ширтээ гачигдал дотор бурхан надаас танаас юу хүсэж байна гэвэл
мөнгөтэй байсан ч мөнгөгүй байсан ч, өртөө байсан ч өрггүй байсан ч та өдөр бүр Бурханд талархаж, Бурханы өмнө инээмсэглэж амьдрдаг ийм л өөрчлөлтийг л Бурхан хүсэж байгаа. Өөр шир тэр мөнгөний гачигдал биднийг яг үнэндээ зовоох ёсгүй юм аа. Тийм ээ? Тэр өөр шир мөнгөний гачигдал та биднийг уйтгартай, гунигтай, зовлонтой болгох ёсгүй юм аа. Тийм биз дээ. Яагаад гэвэл Тэнгэрийн Бурхан, бүх баялагын эзэн Бурхан надад хайртай, танд хайртай, таны хайртай эцэг тань. Чамайг өөрийн цорын ганц хүүхэд мэт хайрладаг. Тэгсэн мөртлөө танд тэр гачигдлыг, тэр өр шир, өр зээлийг дунд ингээл үрүүлээд л явуулаад л байгаа бол Бурхан чамд дургүй учраас, эсвэл мөнгөгүй учраас чамд тэрийг өгөхгүй байгаа юм биш. Бурхан таныг, намайг эм гачигдал дунд инээмсэглээд амьдардаг. Тэр гачигдал дунд, тэр өр шир дунд ч гэсэн өдөр бүр Бурханд талархаад инээмсэглээд амьдардаг. Ерөөсөө тэр мөнгөний гачигдал, тэр одоо зовлон таныг зовоодаггүй, таныг унгаадаггүй, таныг гутраадаггүй. Ийм л байхыг л Бурхан хүсэж байгаа. Тэгэхээр таны амьдралд өнөөдөр ямар ч асуудал тулгарсан байж болно, тийм ээ? Та тэр асуудал дээрээс бид нар зогсоод ерөөсөө харах ёстой хандлага маань юу вэ гэвэл, за би энэ одоо асуудлыг зайлуулад өгөөч, Бурханаас гуугаад зөвшөөрөхгүй байна. Бурхан энд хариулт өгөхгүй байна. Бурхан намайг энэ одоо асуудлыг үргэлжлүүлээд надад өөрүүлээд байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэвэл би одоо окей. За тэгвэл би энэ Бурхан намайг энэ ачааг үүр гэж байгаа юм байна. Энэ ачааг үүрүүлснээр Бурхан намайг ямар миний хараа хандлагыг, миний амьдралд хандах, Бурханд хандах, өөрт хандах хараа хандлагыг яаж өөрчлөхийг хүсэж байгаа вэ? Тэр л асуултыг асуух ёстой гэсэн үг. Тийм ээ? Бид нар одоо зөндөө хэлж байгаа шүү дээ. Кристчэн хүн гэдэг бол амьдралд нь асуудал тулгархлаар яах гэж ийм асуудал, одоо яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ? Яагаад намайг ядуу байлгаад байгаа юм бэ? Яагаад намайг ингэж ядраагаад байгаа юм бэ гэж асуудаг хүн биш. Яах гэж? Тийм ээ? Яах гэж надад энэ гачигдлыг өгж байгаа? Яах гэж надад энэ хүнд ачааг үүрүүлж байгаа? Намайг яаж өөрчлөхийг хүсэж байгаа? Би яаж өөрчлөх ёстой юм? Би энэ асуудлыг хардаг хараа хандлагаа өөрчлөх ёстой. Бурхныг хардаг хараа хандлагаа өөрчлөх ёстой. Өөрийн амьдрал, миний амьдрал яг үнэндээ юу хамгийн чухал юм бэ гэдгийг хардаг хараагаа өөрчлөх ёстой л гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бид нар Бурханд амьдралаа бүрэн өргөе гэвэл Бурханд бат итгэл найдвартайгаар үнэхээр Бурханд итгэж найдах хэрэгтэй. Тийм ээ? Танд энийг итгэж найдахад хэцүү байвал та одоо яг миний хийснийг хийгээд үзээрэй. Өнгөрсөн амьдралаа эргээд хараарай. Таны хэрв та яг ингээд яваад харах юм бол таны амьдралд Бурханы хариулсан залбирал нь хариулагдаагүй залбиралчин ч гэсэн аль нь л зөв сайн байж яг Бурхан тухайн зүйлийг өөрийн цагтаал танд өгдөг. Тийм ээ? Энэ нь танд сайн учраас тэр ачааг та үүрдэг. Энэ нь танд сайн учраас тэр тухайн зүйл бүтэх цагтаа л бүтдэг. Тийм ээ? Тэгэхээр бид нар Бурханд амьдралаа өргөхийн тулд хамгийн түрүүнд Бурханд бат итгэж найдах хэрэгтэй. Тийм ээ? Яс Библиэрээс уншаад одоо ингээд бид нар Бурхан надад хайртай зөндөө ишлэгийг уншиж чаднаа. Зөндөө бичээстэй байж байгаа. Бас зөндөө одоо юунууд байж байгаа. Одоо ингээд Есүс бидний төлөө цовдлогдсон юм аа гэдгийг бид нар зөндөө уншиж байгаа. Гэхдээ жинхнээсээ танд яг Бурханд итгэж найддаг, итгэлийг чинь авчирж өгдөг зүйл бол таны Бурхантай өнгөрөөсөн, Бурхантай хамт туулсан амьдрал чинь юм аа. Тэгээ би одоо энэ дээр өөрийнхөө одоо хамгийн анх Бурханд итгэснээ бас би та нарт өмнө ярьжсэн тийм ээ. Би одоо ингээд миний амьдрал дандаа уруудаад ерөөсө бүтэхгүй
хичээх тусам улмал уруудаад дороотоод ингээд 8 жил явсны дараагаар би одоо ингээд бурхны өмнө очиод за бурхан минь одоо энэс цаашаа би чадахгүй юм байна оо, тийм ээ. Одоо ингээд миний амьдрал энэс цаашаа надад хамаагүй. Би ерөөсөө үнэхээр л та нар одоо намайг өөртөө амьдралаа өгөл гэдэг юм бол би өгье. Тэ? Тэгээд одоо өхүүлүүл сэхүүл. Би одоо тэгэхэд 26 настайс. Би 18 настайдаа гэмтчихэд би 8 жил яваад тэгээд одоо тэр 8 жилийн туршил би ерөөсөө одоо ингээд эдгэрчин босчин одоо ингээд ерөөсөө амьдралаа буцаагаад олоод авчин, тийм ээ. 80 хэдэн онд би одоо ингээд гадаад сурдаг оюутан байснаа ингээд хинч биш болоод хэвтгэхэд одоо миний амьдрал бол айгүй том өөрчлөлт гарч ийн штэ. Тэр бүх хямралыг туулаад тэгээ би одоо энэ дундаас буцаад одоо нөгөө нэг анхны байсан дээр очино гэдэл ингээд 8 жил хичнээн гүрийсэн ч хичнээн хичээсэн чиг нэгэн ч сайжраг үргэлж уруудсан. Тэгээд 8 жилийн дараагаар би үнэхээр одоо ингээд миний бүх бардам зан хугараад нугараад тэгээ би бурхны өмнө очиод за би чадахгүй. Тэ? Одоо энэ миний амьдралыг та өөртөө ав. Тэгээд үнэхээр л одоо энэ та байдгал юм болов, тийм ээ. Би бурханд итгэхгүй, мэдэхгүй, танихгүй. Зүгээр л ерөөсөө Библи уншаал за ерөөсөө бурхан намайг өөртөө амьдралаа өгөл гэдгийм байна. Өөртөө итгэл гэдэг байгаа юм байна. Тэгвэл ерөөс ав. Угаасаа надад одоо алдах чимгүй боллоо. Тэгээ энэ амьдралыг аваад та намайг өхүүлүүл сэхүүл. Хамаагүй одоо ингээд би 26-таа өөх гэвэл би одоо өөх. Яг тийм цэг дээр би очисон. Тэгээ би бурханд ер нь яг л ийм утгатай л залбирал хийсэн. Ерөөсөө тэгээд залбирч захтаач би итгээгүй. Тийм ээ. Зүгээр л тэгэл одоо за энэ ингэж л хэлдэг юм байна Библиэл дээр байгаа бурхан. Тэгээд за би ингээл залбирая тэгээд. Угаасаа надад өөрч зам байгаагүй. Тийм ээ. Нөгөө итгээд одоо явсан буддын бурхан нөгөө бөө аль нь ч ажиллаагүй, тийм ээ. Тэгээ би одоо ерөөсөө бүгдээр худлаа юм байна. Тэгэхээр одоо ганц байгаа нь энэ одоо Библийн бурхан юм бол за би одоо энэ бурхан намайг юу гэдэг вэ гэхэлэр ерөөсөө амьдралаа өгөл гэдэг юм байна. За тэгвэл миний амьдралыг аваа. Өхүүлүүл сэхүүл. Энээс цаашаа миний амьдрал би одоо ерөөсөө надад хамаагүй болий. Би одоо ингэж өөрийнхөө хүслээр яваад буцаад л эдгрээд л айгүй гой болоод айгүй мундаг дахиад гадаадд сурдаг оюутан болоод гэд энэ бүх хүсэл мөрөөдлөө би одоо болж гинөө. Ерөөсөө угаас бүтгэжгүй юм байна. Тэгэд танд өгье. Ерөөсөө энэ залбирлаас 14 хоногийн дараа л миний амьдралд өөрчлөлт гарсан. Би тэрийгэ ч олж хараагүй. Жилийн дараа миний амьдрал тис ондоо болцоод явж байхад л би яг сансан байхгүй. Би бурханд залбирсан шүү дээ. Тэ? Ганцхан удаа би ерөөсөө яг ганцхан удаа тэгжил залбирсан шүү дээ. Тэрнээс болоод өөрчлөгдсөн биш үү? Тийм ээ? Тэр үед бол би ингээл миний докторд ёстол бурхан сануулсан байх. Ерөөсөө нэг тэгээд залбираал мартсан. Тэгэл бөө юм болж тэгээд жилийн дараа миний байдал хамаагүй сайжирсан байхад яг тэр бодол орж ирсэн баг. Тэгэхээр бурхан надад сануулсан л байх л та. Тэгээ би хүшээ бурхан би нэрээр нэг тэг залбирсан шүү дээ. Тэрнээс болоод өөрчлөгдсөн биш үү? Тэ? Яг л би 8 жил би буддын бурханд залбирсан. 8 жил би одоо тэр бөө тэр одоо арга ширэг одоо юу гэдэг юм те бүгдийг хийлгсэн. Бөөдөр очдөг юм уу, мэрэгэн хүн дээр очдөг юм уу, буддын ламдаар очиход үнэхээр үнэмшмээр идшид байдаг тэнд. Тийм ээ? Одоо ингээд мэрэглээд хэлнэ. Гингсэн байна, тэгсэн байна гэдэг. Дөрөс тэр үний мэдхийн аргагүй зүйлсүүдийг хэлнэ. Ийм арга ширэг хийчих гэн. Ийм юмаа гэрээсээ зайлуул. Энэ юм танаад гай болж гин гэдэг гэл тийм ээ. Тэгэд аваачаад хайчхан арга ширгийг хийн. Нэрээч 1-2 сар арай жоохон гайгүй болоо байгаа юм шиг. Арай жоохон өөрчлөгдөөл гараал байгаа юм шиг. Тэгжсэн л болдоггүй. Тэ? Тэгээд би одоо ингээд 8 жил тийм янз бүрийн арга замаар явж үзээд тийм ээ. Би та нарт өмнө нэрчсэн. Би ингээд толгой дээрээ би бурхан багшийн хөрөг залтсан. Би өдөр болгон би одоо тэр бурхан багш
намайг нэг лам 100,000 удаа мөргөөр гэсэн баг. Би мөргсөөр баг 20 гараад мянга хувцас явж исэн байхгүй. Тэгээ явж байхдаа би ингээд яг тэр одоо бие муудах өдөр би ингээд тэрлүү хараад энэ ч ерөөсө худлаа юм байна шүү дээ. Энэ нөгөө буддын нөгөө бурхан багшаа юг хараад хэлж байгаа шүү дээ. Би одоо ингээд дотор ерөөсөө л миний дотор төрж байгаа бод. Энэ ерөөсө шал худлаа юм байна шүү дээ. Одоо би ингээд 8 жил би одоо ингээд лам мам хуураг би одоо ингээд өчнөө тарин марин цээжээр мэддэг. 41 чулуу татаж мэрэглэн тэгээд 6 мурхаа татан зурн тэр чи одоо баллаа шүү дээ. Ер нь айлуудын алга болсон өхөр мэрэглээд энтлийн ултанд л байна ч гэх шиг те. Одоо ингээл зарим нь онон зарим нь орохгүй шүү дээ. Тэр чинь угаасаа тойроод 3 4 уул байгаа юм чинь те. Тэр бүгдийг ингээд хийгээд ингээд явж хагаад яг тэр өдөр надад бурхан л сануулсан байх. Би ингээ хараад нөө бурхан багшийн хөргийг хараад энэ худлаа. Ерөөс худлаа юм байна шүү дээ. Тэгэл ерөөсөө үлдсэн нь энэ Библийн бурхан. Тэгэл би тэр Библийн бурханд л би залбирсан. Залбирхлаар ерөөсөө л одоо миний амьдралыг ав. Надад хамаагүй. Тэгээд миний амьдрал тис ондоо болсон. Тэгээ би өнөөдөр одоо тэр 94 оны тэр залбирлаас хойш би одоо ингээд 31 жил сайн амьдраад явж байна. Тийм ээ. Би тэр 31 жилийн өмнө мөрөөдөж чадахгүй, мөрөөдөөд ч миний толгойд багтахгүй тийм амьдралаар амьдарч байгаа. Би хизээч өөрийгөө ингэж төсөөлж байгааг. Би одоо ингээд насан туршид хэрэгтэй юм чинь би одоо ер нь ингээд балраал гэж бодож байсан. Гэхдээ би хизээч өөрийгөө өнөөдрийн шиг амьдралаар амьдраад явж гин гэж би миний толгойд төсөөлөгдөхгүй зүйлс бурхан надад авчирч өгсөн. Тэгээд өнөөдөр би тийм ээ ингээд буддын шашин юм уу, бөө юм уу, тийм ээ ингээд өөр шашнуудыг наач худлаа гэж би хэлж байгаа нь зүгээр л нэг одоо нэг ингээд юмыг худлаа гэж буруутгаж хэлж байгаа юм биш. Би өөрийнхөө амьдралаар мэдж байгаа байхгүй. Наадах чинь худлаа, наадах чинь илбшиг байхгүй юу? Нэрэл мэдээд байдаг, нэрэл мэрэглээд байдаг, нэрэл жоохон арга ширийг хийгээд байдаг. Аль нь ч жинхэнэ хүч байдаггүй. Харин Есүс залбирах үнэхээр Тэнгэрийн бурханд чи үнэхээр итгэж амьдралаа өгөх юм бол бурхан тэнд чиний төсөөлж чадахгүй, чиний толгойд ч багтахгүй тэр гайхамшигыг чамд өгөх чадвартай. Энэ л жинхэнэ бурхан, энэ л амьд бурхан юм а гэдгийг одоо би өөрийнхөө амьдралаар нэг өсөндө олж мэдсэн байна. Тийм учраас өнөөдөр одоо би хичээлээр хэлж шít. Та бурханд амьдралаа өргөйг бол та бурханд итгэж болох юм уу гэж. Тэгээ би хэлж байна те. Өнгөрсөн амьдралын туршид ингээ харахад за. Үнэхээр бурханд итгэж найдаж болноо. Энэ бол үнэхээр итгэмжит бурхан шүү. Тийм ээ. Энэ бурхан бол жинхэнэ бурхан. Энэ бурханд жинхэнэ хүч байдаг. Тэр бусад одоо тэр нөгөө муу сүнсний хүчээр тэр нэг мэрэг төлөг мэдээд байдаг, арга ширэг хийгээ болоод байдаг эднэр чинь муу сүнсний хүчээр хийгддэг. Тэнд жинхэнэ хүч байдаггүй. Тэр бол зүгээр л илбшиг юм. Ийм л зүйл байдаг юм бэл. Энэ бол яг миний туулсан амьдрал. Би яг өөрөө туулаад үзээд энэ бурханд жинхэнэ хүч байдаг. Энэ бурхан бол амьд. Энэ бурхан бол яг бодиттой юм байна. Тийм ээ. Үнийг мэдсэн бол бурханд амьдралаа өргөхөд болно. Тийм ээ. Өөрөөр хэлбэл та бурханд бууж өгнө гэдэг бол та бурханд итгэж байж л амьдралаа тавьж өгдөг. Та өөрийнхөө амьдралд ямар хүнд хамгийн их итгэж чадах вэ? Тийм ээ. Зүгээр л одоо ердийн амьдрал донд яг үнэндээ бол та эцэг ихтэй л хамгийн их итгэж чадна. Яагаад гэвэл та миний эцэг эсвэл миний их надад хайртай гэдгийг мэддэг. Миний ээж аав надад хайртай юм чинь надад мууг үлдэхгүй. Тийм ээ? Юу ч үлдсэн
миний эцэг эхийн хийж байгаа нь миний сайнны төлөө л хийгдэж байгаа гэдэг итгэл таны дотор байгаа. Тэр итгэл хаанаас ирж ийн гинэ? Яагад гэвэл миний ээж аав надад хайртай гэдгийг та мэдчил байгаа болвол та итгэж чаддаг. Тэгэхээр та бурхан танд үнэхээр хайртай юм байна гэдгийг мэдэх юм болвол та амьдралаа өргөж чадна. Бурханд үнэхээр амьдралаа өгч, бурханд бууж өгч чадна. Тийм ээ. Тэгэхээр энэ бурхан танд хайртай гэдгийг Есүс танд харуулсан. Библи танд өгүүлж байгаа. Бас таны итгэлийн амьдрал, таны туулсан амьдрал үнэхээр бурхан надад хайртай юм байна лээ. Тийм ээ. Би бурханы хайрыг авах зогсохгүй. Би бурханы хайрыг хүлээж авах гавьяагүй. Би үнэхээр бурханы өмнө итгэмжит биш. Гэтэ хамгийн гайхамшигтай нь юу вэ гэвэл бурханы надад хайртай байгаа хайр нь надаас хамаардаг. Намайг сайн байхлаар бурхан надад хайртай байгаад муу байхлаар хайргүй болдоггүй бурхан. Та нар ч гэсэн яг хүүхдтерээ тийм шүү дээ. Таны хүүхэд учраас та хайртай байдаг. Хүүхдээ сайн байхлаар нь илүү хайртай болоод муу байхлаар нь хайргүй болдоггүй шүү дээ. Тийм ээ? Ямар ч эцэг эхийн хайр, харин ч тэр бүхэл одоо бид нар зөндөө ярьж байгаа тийм ээ. Харин олон хүүхдээ эцэг эхийг харахад хамгийн болохгүй, бүтэхгүй, одоо архичин бүр ингээ баларч байгаагийн хоноос л гүгээд байдаг эцэг эх хоёр. Өөрөөр хэлбэл уг нь ингээд одоо бид нар өөрсдөө нүдээр харуул сайн байгаадаа илүү хайртай байгаад тааруухан бүр бүтэхгүй дээр архичин одоо луур мөвөр хийгээд яваад байгаа нөхрийг бол ер нь энэ нөхөр хэрэггүй энэ нөхрийг гэрээсээ хаслаа. Энэ ерөөсө гай авчрахаас ерөөсө сайн ганц ч авчрахгүй энэ хогоор яадын гэж хандах ёстой юм шиг тийм ээ. Гэтэл үгүй харин ч болохгүй багийнхооноос эцэг их бүр одоо ингээд хамаг байдгаа зориулж байгааг та нар харна. Яагаад вэ? Хайртай учраас тэр хүүхдийн сайн байгаа нь муу байгаа нь таныг хайрлах тэ байгаа нь таныг хайртай хамааралгүй. Яг түүнтэй ижилхэн. Та бид нар бурханы өмнө итгэмжгүй. Бид нар бурханд талархалгүй. Бурхан надад одоо ингээд би хэлж штэ энэ 30 хэдэн жилийн өмнө бурхан надад өөрийгөө харуулсан ойлгуулсан. Энэ 30 хэдэн жилээс хойш би яг тэр энэ өнөөдрийн та нарт ярьж байгаа гэрчлэлийг санаад л энэ хичээлийг нь мэдээд л бурханы өмнө дандаа зүг алгасан гэж бодож байна. Байхгүй шүү дээ. Дан бүдрээстэй. Яг нөгөө нэг жоохон бурханаас хараагаа холдуулчих юм бол тэгэл байхгүй. Нөгөө нэг уртл бурхан намайг яаж аварчээлаа, бурхан намайг яаж ивээжээлаа, бурхан ямар гайхамшиг өгжээлээ мартцсан. Тэгэл одоо нөгөө өөрийнхөө хүслээр дахиад нөгөөдхөрөө явна. Тэгэл бурхан дахиад надад сануулхлаар бурхан минь нэрээ тийм штэ. Тийм ээ? Энэ 30 хэдэн жилийн амьдрал одоо энэ итгэлийн амьдрал дандаа л юм унаж бүдэрсэн. Бурхан надад маш төвчээртэйгээр өөрийгөө дахин ойлгуулж, дахин учирлаж, дахин сургасаар л байна. Тийм ээ? Тэгээд яг хүн болгоны итгэлийн амьдрал над чигийн бүтлгүй байх албагүй л дээ. Тийм ээ? Үнэхээр одоо бас юм хараад ойлгоод айгүй мундаг ухамсартай нэг сураад дандаа итгэмжтэй алхдаг болвол одоо хүмүүс байх л байх. За би бол үгүй. Үнэхээр одоо тэгээд нөгөө нэг тэгсэн мөртлөө яагаад та нарт багш хийгээд байгаа юм гэж юу? Нэг тийм үг байдаг штэ. Бизнес хийгээд дампуурсан хүн багш болдог гэсэн. Одоо эдийн засаг заадаг багш болдог гинэ. Ер нь одоо ажиллаар хоо мэрэгжлэр ажиллаа чадаагүй хүмүүсд багш болдог гэсэн. За би бол ер нь л ганцраг багшаал гэдэг байгаа. За ер нь бол итгэлийн амьдрал гэж ер нь холио манд штэ. Зөндөө алдсан, зөндөө бүтлгүүдсэн. Тэгээд нэг хичээлийг, нэг зүйлийг, нэг ойлгоцыг 10, 20, 30 дахин суралцж байгаа. Тэгээ би эндээс юу харж ийн гэвэл бурхан ямар итгэмжтэй юм бэ? Бурхан ямар үнэхээр одоо ямар төвчээртэй, ямар хайртай, тэ?
Надад үнэхээр одоо яг нэг хичээлийг ингээд 40 50 дахин заахын оронд нэг удаа өшгөлөөд авч болно доо. Ястаа нэг усан толгойтой те. Нөгөө илжигний чихэнд алт хийсэн цэгсрээс ус хийсэн цэгсрээстэй гэдэг шиг энэ ёстой бүтэхгүй маань ганцраг гэж те. Бурхан над хизээч одоо намайг орхиогүй харин ч төвчээртэйгээр харин ч энэрэнгүйгээр дахин хичээл заасан. Дахин ойлгоцыг өгсөн. Би өнөөдөр ч гэсэн бүдрээд л унаад л өвдгөө шалблаад өвдөг тохоо гэж нийлэл шарах сорвол явж л байна. Өнөөдөр бурханаас холдохгүй, бурханд бас амьдралаа өгөх ийм чадвартай байгаа маань одоо энэ бол ерөөсөө бурхны левел юм аа. Миний өөрийн гавьяа биш ээ, миний мундгийнх биш ээ, миний одоо ухамсарлсных, ойлгосных, сайжирсных ч биш. Тийм ээ. Тэгэхээр үнэхээр хамгийн нэгдүгээр би та нарт юу гэж хэлмээр байнааг бол бурханд итгэж болноо. Өөртөө битгий итэг, бурханд итгээрэй. Өөрийн хүслийг битгий хайгаарай. Бурхны хүслийг л хайгаарай. Өөрийн өнөөдөр таны амьдралд тулгарсан асуудлыг бурхан танд хайртай учраас зөвшөөрсөн байна. Энэ асуудлуудыг, энэ хүндийг инээмсэглэн талархалтайгаар үүрдэг болсон цагт л тэр бүгд авагдана. Тийм ээ? Яагаад гэвэл бурхан таныг яг ямар хүн болгомоор байна. Яг түүнийгээ болгож ижил салдаг. Тийм ээ? Тэгэд бурханд амьдралаа өргөхийн тулд та бурханд үнэхээр итгэж, найдаж болно гэж. За тэг өнөөдөр энэ түрээ зогсъё. Бид нар эхний одоо итгэлийн бурханд амьдралаа өргөхөд биднэрт 3 садаа байдаг гэсэн тийм ээ. Хамгийн нэгдүгээрх нь бид нар бурхан надаа хичнээн хайртайг мэддэггүй учраас бид нар бурханд амьдралаа өгч чаддаггүй маа. Тэгээд дараачийн 7 хоногт биднэрт бурханд амьдралаа өргөхөд биднэрт юу садаа болдог вэ? Бидний бардам сэтгэл. Тийм ээ? Хүний бардам, хатуу зүрх сэтгэл биднэр садаа болдог. Дараачийн садаа нь юу байдаг вэ? Бид нар бурханд амьдралаа өргөн гэдгийг бид нар буруу ойлгодог учраас бид нар бурханд амьдралаа өргөж чаддгүй маа гэдгийг үргэлжлүүлж сурнаа. За тэгээд баярлалаа, энэ түрээ зогсъё.